Хэрвээ сайн архитектор болохыг хүсэж байвал эхлээд өөрийгөө хэн гэдгээ, хаанаас гаралтай гэдгээ ухаарах хэрэгтэй. Жижиг эсвэл том хотоос гаралтай хэсэг чинь хамаагүй. Харин тэр зүйл чамайг бусдаас онцгойруулах болно. Сэтгүүлийн загвар эсвэл жижиг загварыг дуурайгаад хэрэггүй гэж би 2 хоногийн өмнө оюутнуудад хэлж байсан юм. Энийг тайлбарлаад өгье. Архитекторын гэрэл сүүдэр миний сонирхлыг маш их татдаг. Мөн ус байгаль бас сонирхлыг нь маш их татдаг. Энэ бүхэн миний өссөн орчинтой холбоотой. Би Малайзийн зүүн эрэг дээрх жижиг хотоос гаралтай. Тэнд Азийн анхны клуб Медитерранеан байдаг байсан. Том нийслэл хот биш, харин жижигхэн амралтын бүс. Ус харах дуртай болохоор өдөр бүр далайн эрэг рүү явдаг байсан. Дандаа далайн хаяа руу хараад энэний цаана юу байгаа бол гэж төсөөлдөг байсан. Жижиг хотод амьдардаг хүн том мөрөөддөг. Өндөр барилга биш, харин алсын барааг харж цаана нь юу байгаа бол гэж боддог учраас тэр шүү дээ. Манай нутагт 12 дугаар сард борооны улирал болдог. Тэр үед их үерэлдэг. Тосгоны хүмүүсийг нисдэг тэргээр авардаг байсан. Надад энэ дурсамж маш тод үлдсэн. Тэр үед би архитектор болохыг хүсвэл амьдарч байгаа орчноо ойлгох ёстой юм байна гэж бодсон. Одоо эргээд харахад хийсэн бүх архитекторын ажлуудаа дотоод ухамсараараа ямар нэгэн усны дүрслэл оруулчихсан байдаг. Миний хувьд ус гэдэг Брюс Лигийн хэлсэн ус шиг бай гэдэг үг шиг санагддаг. Усны доктортой байдал гэдэг ойлголт дэлгэрхээс өмнө би энийг ухаарчихсан байсан. 1998 онд би анхны доктортой хөгжлийн төслөө эхлүүлсэн гэж хэлсэн шүү дээ. Тэр үед доктортой байдал гэдэг үг тийм ч чухал байгаагүй. Ногоон байгалыг хайрлаж байгалыг инэрдэг, ой модыг хайрладаг хүн гэдэг минь л маш шинэлэг зүйл байсан. Гэхдээ одоо эргээд харахад энэ бүхэн миний амьдралд маш чухал нөлөө үзүүлсэн. Тиймээс хаанаас гаралтай вэ гэдгээ бүрэн ойлгох хэрэгтэй. Түүнчлэн гадаадад ажиллахдаа тухайн орны соёлыг хүндэтгэх ёстой.